сүнслэг хөгжил гэдэг маань бусдыг таньж чин үнэнгээр нь ойлгож эхэлдэг. Бусдыг таньж чин үнэнгээр нь ойлгож эхэлж байгаа хүн өөрийгөө хайрлаж эхэлдэг. Тэгэхээр сүнслэг хөгжил болвол өөрийгөө хайрлах хамгийн чухал эхлэл нь. Бусдыг уучлалаа гэд өөртөө итгэждэг тал байдаг. Бусдыг уучлах нь зүгээр үрдүн байждаг. Бусдыг ойлгох хэрэгтэй. Ойлгосны ар дээр үрдүн дээр нь уучлал явагддаг. Бид нар сүнсээ хөгжүүлж чин сэтгэлээсээ бусдыг ойлгож чадвал ар дээр нь хүлээн зөвшөөрөлт уучлал явагддаг. Ерөөсөө ажиглалт гэдэг зүйлийг та дадал болгоснороо өөрийгөө хайлж чадна. За яагаад ажиглалт гэхлээр та өөрийгөө ажиглаж, бусдыг ажиглаж байвал та өөрийнхөө өсөхгүй байгаа, харилцаанд алдаа гаргаад байгаа, өөрийгөө дутагдaltaй байгаа талуудыг олж харна. Бусдын дутагдaltaй байгаа талуудыг олж харна ажигласнаар. Тэгснээрээ та өөрийгөө хөгжүүлж эхэлнэ. За сайн байна уу? Өдрийн мэнд. За сайн байна уу? Өдрийн мэнд. Өөрийгөө хайрлна гэдэг нь яг яахаа хэлэх вэ? Өөрийнхөө биеийг хөгжүүлэхийг өөрийгөө хайрлна гэх. Өөрийгөө хайрлна гэхлээр зөвхөн өөрийнхөө амийг бодохтой андуураад байдаг. Харин жинхэнэ өөрийгөө хайрлна гэхлээр өөрийгөө бусдын төлөө сайжруулах нь өөрийгөө хайрлах байна. Тэгэхээр бусдад инээмсэглэл өгөхийн тулд хүн инээмсэглэж болно. Бусдад сайхан харагдаж халуун дулаан мэдрэмж өгөхийн тулд хүн сайхан хувцалж болно. Бусдад ур чадвар мэдлэг авьяасаараа бусдыг хөгжүүлж өсгөхийн тулд хүн авьяас ур чадвар суралцж болно. Бусдад сайн сайхныг түгээхийн тулд өөртөө сайн сайхан эрчим нэрийг авч сайн сайхан хүнсийг хэрэгжилж сайн сайхан зүйлийг өөртөө авснараа бусдад эерэг нөлөөлөл үзүүлнэ. Тэгэхээр бусдад эерэг нөлөөлөл үзүүлэхийн тулд эерэг зүйлүүдийг орч болгож сайн сайхан зүйл оруулах юм бол эргээд таны гарц бусдад сайн сайхан юм. Тэгэхээр өөрийгөө хайрлна гэдэг маань өөртөө авж байгаа зүйлийг сайн болгох нь өөрийгөө хайрлах. Хэрвээ та өөртөө сайн зүйлийг өөртөө оруулж чадах юм бол эргээд бусдад сайн зүйлийг гаргаж, бусдад сайн нөлөөлөл үзүүлнэ, бусдад сайн мэдлэг өгнө, бусдад сайн мэдээлэл дамжуулна, бусдад үлгэр дуурайлал үзүүлнэ, бусдыг зөв мэдлэг, дадал авьяас сэтгэхэд дагуулна, урайлна. Өөрийгөө хайрлна гэдэг маань бусдыг хайрлна гэсэн үг байна. Бусдыг хайрлна гэд бусдын өмнөр орж хийх ёстойг нь бэлдэж өгөх биш. Өөрийгөө ур чадварт суралцуулснараа тэр хүмүүст тэр зөв ур чадварыг өгнө гэсэн үг. За, өөрийгөө хайрлна гэдэг маань ерөөсөө л өөртөө сайн зүйлийг оруулах. Өөртөө зөв амьдралын хэвшил, зөв дадал зуршил, зөв мэдлэг мэдээлэл, зөв харилцаа, зөв хүнс, зөв орон зай, сайн мэдлэг энэ зүйлүүдийг өөртөө бий болгож чадах юм бол та өөрийгөө хайрлаж байна гэж үзье. Хүн өөрийгөө хайрлахгүй байгааг ямар зүйлээр мэдж болох вэ? Бусдын төлөө зүтгэж байгаа хүн өөрийгөө хайрладаг. Жишээлбэл бусдын өмнөөс очиж тэр ажлыг хийж өгөх, бусдад туслана гэдэг тэр сэтгэхүйтэй хүн өөрийгөө хайрлахгүй байна. Яг тэгэхээр бусдын төлөө өөрийгөө золиосч идэг. Бусдын төлөө хэрвээ цаг хугацаа, мөнгө, төвөрөг, хүч чадал, мэдлэг энэ болгоно та бусдын төлөө гэд өөрийгөө орхиж байгвал ерөөсөө өөрийгөө хайрлахгүй байна л гэсэн. Харин та одоо болоор өөрийгөө хайрлах. Өөрийгөө хайрлаж байна гэдэг маань бусдыг хайрлаж байгаа гэсэн үг. Тэгэхээр бид нар өөрийгөө хайрл. Тэгвэл та бусдад сайн сайхныг түгээнэ. Өөрийгөө хайрладаг хүнийг л бусдад хайрладаг. Бид нар ингээд бусдыг хайрлахлаар бусад намайг хайрлна гэдэг тийм ойлголттой байгаад байдаг. Тэр үнэн. Гэхдээ бусдын өмнөр орж бусдын хэрэгтэй зүйлийг бэлдэж өгөхийг бусдын төлөө өөрийгөө боолчлох гэсэн үг. Харин та өсөж хөгжиж өөртөө сайн зүйлийг дадал зуршил, мэдлэг, авьяасыг суулгаснараа бусдад сайн үлгэр дуурайлал, бусдад сайн эерэг нөлөөлөл, бусдад сайн мэдлэг, авьяас сэтгэхийг харуулж, дамжуулж өгч чадна гэсэн. Ерөөсөө л бусдын төлөө сэтгэхүйтэй хүн өөрийгөө хайрлах байгаа шинжин л тэр. Эсвэл бол би л болж өгвөл болоо гэсэн сэтгэхүйтэй хүмүүс бас өөрийгөө хайрлах байна гэсэн. Авахын төлөө би л болж өгвөл миний намайг би авна гэж байгаа хүн бол өөрийгөө хайрлах байна гэсэн. Яагаад тэгэхээр та бусадтайгаа нэг. Бусад байхгүй бол та юу ч биш. Таны гэр бүл, таны хамт олон,
таны өр хөхөд, таны эцэг их байхгүй бол та хэмж. Энэ орчлон дээр ганцаараа амьдрах ямар ч боломжгүй байдаг. Тэгэхээр та өөрийгөө бусдын төлөө хайрлах гэсэн. За ийм бусдын төлөө гэж явж байгаа хүн эсвэл өөрийнхөө төлөө гэж явж байгаа хүн болохоор өөрийгөө хайрлах байгаа. Харин бусдын төлөө өөрийгөө гэж нийтийн төлөө тий бусдын төлөө би сайжрах ёстой гэж би бусдад сайн сайхныг түгээх гэж бусдад сайн сайхан нөлөөлөх гэж өөрийгөө хайрлаж байгаа хүн жинхэнэ өөрийгөө хайрлаж байгаа. За тэгвэл арх уухан өөрийгөө хайрлаж байгаа хэлбэр мөн үү? Арх ууж байгаа нь зөвхөн өөрийнхөө нэг хэсгийг л хайрлаж байгаа. Бид одоо жишээлбэл өөрийнхөө тааламжтай байдал ч гэдэг юм уу өөрийнхөө ямар нэгэн ганцаардлаач гэдэг юм уу арх уудаг болов уу гэж бодож байна. Тэгэхэд цаана нь сүнсэн бие, эзэн бие, энэ овол бие гэд ингээд бүхэл бүтэн цогц байгаа. Тэгээд бид нар зөвхөн мэдрэмжээ баясгах гэж, мэдрэмжээ дарах гэж өөрийгөө нэг жижигхэн хэсгийг л хайрлаж байгаа шиг байна. Тэгвэл амттай хоол идэх нь өөрийгөө хайрлаж байгаа хэлбэр үү? Амттай хоол идж байгаа нь өөрийгөө хайрлаж байгаа бас түрүүний архитай адилхан бас нэг л өөрийнхөө мэдрэмж, амт гэдэг мэдрэмжийг л хайрлаж байгаа. Тэр мэдрэмж авч байгаа мэдрэмжээ л хайрлаж байгаа. Харин та шимтэй, дээрээс нь амттай хүнс хэрэглэх юм бол та өөрийнхөө шим дижээлэр өөрийнхөө энэ овол биеийг, энэ махан биеийг дэтгэнэ. Та шим дижээлэр өөрийгөө махан биеийг дэтгснээрээ өөрийгөө сүнсэн биеийг хөгжүүлэх боломж буюу эрүүл, бусдыг эрүүлээр таних боломж нь гарч ирнэ. Эргээгээд эрүүлээр амьдрах тэр эзэн биеийг хөгжүүлж эхэлнэ. Тэгэхээр та зөвхөн хүнс гэдэг дээр амт биш, шим дижээл бас амтыг зэрэгцүүлж авч чадах юм бол тэр жинхэнэ өөрийгөө бүтнээр нь хайрлаж байгаа жишээ байна. Зарим хүмүүс яагаад өөрийгөө ихээр шүүмжилдэг вэ? Ямар нэгэн алдаа гардаг. Тэрийг миний буруу гэж авдаг. Гэт өөрлөгөө өөрийнхөө одоо бүхлээр нь би буруутай гэж өөрийгөө ойлгоод байдаг. Би нэг юм хэлж. Та буруугүй. Яагаад? Яагаад гэхээр таны гаргаж байгаа алдаа таны мэдгүй чадахгүйгаас л болж гардаг. Хүн болгон чин сэтгэлээсээ алдъя гэж алддаггүй. Харин мэдгүй чадахгүй, ойлгохгүйгаасаа болж л алдаа гаргаждаг. Тэгэхээр ямар нэгэн буруутгалыг бити өөрлөгөө чиглүүл. Өөрийнхөө сүнс рүү бид нэ чиглүүлээд байгаа байхгүй юу? Өөрийнхөө сүнс рүү чиглүүлэхгүй миний ямар алдаа байна? Би маш сайныг бүтээх гэж хүсэж байгаа. Гэхдээ би ямар зүйлд суралцаагүй болохоор алдаа гаргаад байгаа вэ? Тэр алдаагаа олж тогтоо. Алдаараа буюу мэдгүй чадахгүй руугаа буруугаа өгөх хэрэгтэй. Тэрнээс өөрлөгөө буруугаа өгөх нь бид нэр сүнсээ буруутгаад байгаа байхгүй юу? Таны сүнс сайн сайхныг л хүсэж байгаа. Бусдад гэрэл гээгээ түгэхийг л хүсэж байгаа. Харин тэр бусдад сайн сайхан гэрэл гээгээ түгээхэд таны мэдгүй чадахгүй, ур чадваргүй байгаагийн л алдаа байгаад байгаа. Тэрийг л ойлгох. Нөгөө талдаа шууд одоо би тарган туранхаа царай зүс ийм тийм үс ийм гэл ярьцгаадаг шүү дээ. Энэ тал дээр та яагаад тарган туранхаа болсон юм? Хэд туранхаа өгвөл та шинэ хичээлийн дутагдал орсон байна. Зөв амьдралын одоо дасгал хөдөлгөөн байх юм. За та тарган байгвал өдөр тутмын амьдрал чинь буруу амьдралын хөвшилтэй. Дээрээс нь идж байгаа амьдралын хөвшил чинь буруу юм гэсэн. Шим хичээл өгдөггүй, таргалалт өгдөг хүмүүс байна гэсэн. Тэгэхээр энд зүгээр амьдралын зөв задал туршлаа мэдгүйгээс тэрийг өөртөө амьдралаа хөвшил болгоогүйгээс та тарган туранхаа байдаг. Тэгэхээр энэ бүхлээрээ таны буруу биш. Та зүгээр л тэнд хэрхэн амьдралын зөв хөвшилтэй болох вэ гэдэг тэр дадал зуршилтаа суралцаагүй мэдгүй чадахгүй байгааг нь л алдаа байдаг. Нэг юм хэлж. Царай муутай хүн байдаггүй. Харин өөрийгөө арчлаагүй хүн гэж байдаг. Тэгэхээр та өөрийгөө арчлах юм бол царайлаг болж чадна. Баярлалаа. Зарим хүмүүс бусдыг хайрлаж чаддаг атлаа өөрийгөө хайрлах яагаад хэцүү вэ? Бусдыг хэрхэн хайрлахаа мэддэггүй гэсэн. Тэнгүүд л түр юу гэж хэллээ? Бусдын төлөө өөрийгөө өнгөлөх. Тэр бол бусдыг хайрлаж байгаа гэсэн шүү дээ. Тэнгүүд л бусдыг хайрлах гал яваад. Бусдыг хайрлаад бусдын өмнөр гүгээд л бусдын юмыг бэлдэж өгөхгүй л бусдад талцсаал бусдад болж өгөө би бол яах вэ гэж яваад. Энэ бусдыг хайрлаж мэдхгүй байгаа, бусдыг жинхнээсээ хайрлах тэр арга ухаан мэдлэгт суралцаагүй гэсэн. Тэр бусдыг хайрлах арга ухаанаа мэдэхгүй байна гэсэн. Одоо жишээ нь хүүхдээ хараад байж байгаа ээж бүх юм хийж өгснөөрөө одоо бүх цаг зав мөнгө төрөө зарцуулснараа өөрөө бол хайрлаж байгаа гэж бодож байгаа тал үнэн дээр бол өөрийгөө хайрлаагүй, бусдыг ч хүүхдүүдээ ч хайрлаагүй гэсэн үг үү? Тий.
Яагаад тэгэхээр одоо жишээл хүүхдүүдийнхээ өмнөр ороод зүсгэдэг шүү дээ. Хүүхдүүдээ өвдөхгүй, хүүхдүүдээ Одоо овцын нугаа нь хоолны нэм одоо гэр орноо цэвэрлэх гэж юм. одоо хүүхдүүдээ ажилгүй болгоод байна гэсэн. Хүүхдүүдээ өсгөхгүй байна. Хүүхдүүдээ хайрлана гэдэг маань өмнөр нь ороод хийх биш. Тэг дадал авьяас сэтгэхийн хувьд өсгөхийг бусдыг хайрлах гэх. Тэгэхээр бид нар хүүхдүүдэд хайрлаж байгаа ингээд нэг юм фермийн амьтад шиг маллаад хоолыг бэлдэж өгөөл, хувцсыг бэлдэж өгөөл, тэнгүүтлээ гэр цэвэрлэх, хоол хүнсээ хийх ийм ажил хийлэхгүй зүгээр л тижээж байгаа гэсэн. Харин бид нэр бүр хүүхдүүдэд тижээх биш. Одоо мэдлэг дадал авьяас сэтгэхийн хувьд өсгөж чадах юм бол жинхэнэ хайрлаж байна гэсэн. Тэгэхээр бид нөгөө нэг зөвхөн 10 жилийн боловсралч гэдэг юм уу одоо энэ ихтэй сургуулийн боловсрал өгснөөрөө хүүхдүүдэд хайрлаж гин гэж андуураад байгаа. Хүн болгон математикч болох албагүй. Харин хүн болгон эцэг их болж амьдрал дээр амьдрнаа. Хүн болно гэдгийг л мартаж болохгүй. Тэгэхээр хүн хоолоо хийж идэж чаддаг байх хэрэгтэй. Өөрөө гэр орноо цэвэрлээд хувцас аваач чаддаг байх хэрэгтэй. Хүн өөрөө амьдралын ур чадваруудад суралцах хэрэгтэй гэдгийг л ойлгох хэрэгтэй. Тэр мэдлэг боловсролч гэдэг юм уу одоо энэ хоолоо олж чадах ур чадвар суралцах нь ерөөсөө дараагийн асуудал байдаг. Эхний хэлжинд бол тэр хүн болох боловсралд хүн шиг хүн болох мэдлэг ур чадвар суралцах хэрэгтэй гэсэн. Бусдыг уучлж байгаа нь өөрийгөө хайрлаж байгаа хэлбэр мөн үү? За, бусдыг уучлж байгаа нь өөрийгөө хайрлаж байгаа хэлбэр мөн. Гэтэ бид нэр бусдыг уучлалаа гэд өөртөө итгэждэг тал байдаг. Бусдыг уучлах нь зүгээр үрдүн байждаг. Бусдыг ойлгох хэрэгтэй. Ойлгосны ар дээр үрдүн дээр нь уучлал явагддаг. Бид нэр сүнсээ хөгжүүлж чин сэтгэлээсээ бусдыг ойлгож чадвал ар дээр нь хүлээн зөвшөөрөлд уучлал явагддаг. Ерөөсө бид нэр бусдыг уучлалаа гэдэг зүгээр өөртөө итгэл төрүүлждэг. Яг дараа нь амьдрал дээр тулгараад ирэхлээр уучлааг үйждэг. Бусдыг ойлгох хэрэгтэй. Ойлгохын төлөө энэ хүн яагаад энэ үйлдэлийг хийх болов? Юу мэдэхгүй, юу чадахгүй, ямар ур чадваргүйгээсээ болж, юу ойлгохгүйгаасаа болж ийм алдаа гаргаваа гэдгийг тэгээд ямар нөлөөлөл амьдралаас авсан ямар нэгэн нөлөөлөл өнгөрсөн үед ч үйж болно те. Тэр ямар нэгэн нөлөөллөөс болж тэр хүн тийм алдаа гаргаваа гэдгийг ойлгоснороо бид нар тэр үед тийм айдас аваад тэгээд тэр айдасаараа ийм болгож яач гэх юм. Тэр үед энэ хүн ийм юм мэдэхгүй ийм чадахгүйгаасаа ийм үлджээ. Амьдралын ийм хэцүү байдалд өсснөөрөө тэр хүн одоо ийм байна гэдгийг ойлгоснороо энэ хүлээн зөвшөөрөл уучлал цаанаасаа үдүн болж ирж идэг гэсэн. Өөрийгөө хайрлаж байгаа хүн бусадтай хэрхэн харилцдаг вэ? Бусдын төлөө өөрийгөө хайрлаж байгаа хүн маань бусдыг хүн гэж л хардаг. Миний, чиний, танай, манай гэдэг одоо би чи гэж ерөөсөө хардаг. Бусдыг ямар хүн бэ? Хүнийг харж хад эхэлдэг. Энэ хүн ямар хэмжээнд хөгжсөн хүн бэ гэж хардаг гэсэн. Харилцааны хувьд, мэдлэгийн хувьд, ур чадварын хувьд яг хүн шиг хүн болж чадсан уу гэж хардаг гэсэн. Одоо бусдад хэр эерэг нөлөөлөл үзүүлдэг вэ гэдгийг хүнийг тэгж харж чадаж эхэлнэ гэсэн. Өөрийгөө хайрлаж байгаа хүн. Мэдлэг дадал авьяас сэтгэхийн хувьд энэ хүн бусдад ямар нөлөөлөл үзүүлдэг юм бэ гэж бусдыг яг хүнээр нь харж чадаж эхэлдэг. Хүнээр нь харж чадаж эхэлдэг те. Тэгвэл өөрийгөө хайрлахгүй байгаа хүн бусдад хэрхэн харилцдаг вэ? Бусдыг дандаа өнгөц талаас нь харж чаддаг. Миний, чиний, танай, манай, сайхан, муухай, муу, сайн гэж одоо яг тэр хүнийг хүнээр нь биш нэг юм хайрцаглалтаар гаргаж байгаа дүрээр нь харж байдаг гэсэн. Өөрийгөө хайрлах нь сүнслэг хөгжилтэй холбоотой юу? Өөрийгөө хайрлах нь сүнслэг хөгжилтэй холбоотой. Сүнслэг хөгжил гэдэг нь бусдыг таньж чин үнэнгээр нь ойлгож эхэлдэг. Бусдыг таньж чин үнэнгээр нь ойлгож эхэлж байгаа хүн өөрийгөө хайрлаж эхэлдэг. Тэгэхээр сүнслэг хөгжил болвол өөрийгөө хайрлах хамгийн чухал эхлэл юм. Хүний амар амгалан нь өөрийгөө хайрласнаар ирдэг үү? За манайхан амар амгалан гэхлээр ингээд амар тайван суух гэж ойлгодог. Амар амгалан болвол амар тайван суухыг хэлэхгүй. Амнаас гарч байгаа тэр үгэндээ хурж байгаа хүнийг амар гэдэг. Монголчууд амар байна уу гэж мэдэлдэг шүү дээ. Тэгэхээр та өөрийнхөө амнаас гарсан үгэндээ хурж байна уу
гэсэн. Өөрийнхөө амнаас гарсан үгэндээ хүрж бүтээж үлдэж байгаа хүн л амар байд юм л. Тэрнээс мэрчээд нөгөөдгөө үлдэхгүй бол амар байж чаддгүй гэсэн. Тэгэхээр өөрийгөө хайрлаж байгаа хүн өөрийнхөө амнаас гарсан үгэнд хүрж идэг. Тэгэхээр амар амгалан байх нь өөрийгөө хайрлаж байгаа хамгийн гол үзүүлэлт байна. Ам буюу өөрийнхөө сүнсэн бие мэдэрсэн, ойлгосон үгэндээ үйлдэлээрээ хүрж ард нь гарч чадж байгаа хүн амар амгалан байдаг. Өдөр бүр хийж болдог өөрийгөө хайрлах дадлууд юу вэ? Ерөөсөө ажиглалт. Ажиглалт гэдэг зүйлийг та дадал болгоснороо өөрийгөө хайрлаж чадна. За яагаад? Ажиглалт гэхлээр та өөрийгөө ажиглаж, бусдыг ажиглаж байвал та өөрийнхөө өсөхгүй байгаа, харилцаанд алдаа гаргаад байгаа, өөрийгөө дутагдaltaй байгаа талуудыг олж харна. Бусдын дутагдaltaй байгаа талуудыг олж харна ажигласнаар. Тэгснээрээ та өөрийгөө хөгжүүлж эхэлнэ. Ерөөсөө бид нэр ажиглалт гэдэг зүйл байхгүй болохоор л өөрийгөө хайрлах байна. Тэгэхээр ажиглалт буюу өөрийгөө гаднаас нь анзаар өдөр тутмын амьдралынхаа хөвшил харилцааг гаднаасаа хажуугаас нь ажиглаж сур. Энэ ажиглал өндөр түвшинд хийх юм бол өөрийнхөө болохгүй байгааг харна, бусдын болохгүй байгааг харна. Тэгээд сайжруулах зүйлээ харна, болж байгаа зүйлээ харна, чадж байгаа зүйлээ харна. Ингээд өөрийгөө хайрлаж сурна гэсэн. Та өөрийгөө хэр хайрладаг юм бэ? Би өөрийгөө маш хайрладаг байсан урд нь. Одоо харин үгдээсийн мэдлэг ухаанд суралцж сүнсэн биеийг хөгжүүлснээрээ би одоо өөрийгөө хайрлаж сурж байгаа. Би бусдад сайн сайхан төлөвлөл үзүүлэхэд бол өөрт оруулж болох бүх сайн зүйлийг одоо оруулахыг хичээгээ явж байгаа. За ярилцаад таатай байлаа. За баярлалаа.